Олон улсад зохион байгуулагдаж байгаа форумуудыг 2021-с 2023 онуудын хооронд нээлттэй их сурвалжаас судалгаа хийн үзэхэд бизнесийн өс зүйтэй холбоотой илэрц жилээс жилд нэмэгдэж байгааг олж харж байна. Монгол улсад 2021 онд 18,800 илэрц, 2022 онд 25,000 илэрц, 2023 онд 38,200 илэрц гарч байна. Үүнээс дүүнэж үзэхэд манай улсад бизнесийн ёс зүйн сэдвүүдийн талаарх мэдээлэл, хүмүүсийн сонирхол, хандлага илүү нэмэгдэж байгааг харж болохоор байна. Бизнес ёс зүйн үзэл баримтлал, ёс зүйтэй бизнесийн практикийн хилцүүлэг түүхийн туршид байсаар иржээ. 1980 он бизнесийн ёс зүйн байгууллага байгуулагджээ. Энэхүү байгууллага нь бизнесийн ёс зүйтэй холбоотой арга хэмжээ, багварлыг зохион байгуулах суурь болсон. 1984 он олон улсын бизнесийн ёс зүйн анх дугаар хурал болсон. Энэхүү багварал нь бизнесийн ёс зүйг эрдэм шинжилгээний болон мэрэгжлийн хилэлцүүлэг хийх талбар болгон албан ёсны болгох, бүлээн зөвшөөрөхөд хувь нэмрээ оруулжээ. 1987 он бизнесийн ёс зүйг дагаж мөрдөх ажилтны холбоо байгуулагдаж, энэ үеэс байгууллагын орчинд ёс зүйг даган мөрдөх асуудалд анхаарал хандуулж эхэлжээ. Дээрх үйл явдал нь 20 дугаар зууны туршид бизнесийн ёс зүйн хилэлцүүлгийг албан ёсны болгох, зохион байгуулахад чухал ач холбогдолтой болж, түүний хөгжил дэвшлийг илэрхийлснээр бизнесийн ёс зүйн форум, хилэлцүүлэг зохион байгуулдаг дараах байгууллагууд бий болжээ. Эдгээр байгууллагууд нь жилд 1-3 удаагийн нэгдсэн том хилэлцүүлэг, форумуудыг зохион байгуулж, үүгээрээ дамжуулан бизнесийн ёс зүйн талаарх мэдээлэл, судалгааны үр дүн, шилдэг туршлагыг хуваалцах зорилгоор бизнесийн салбарынхан, судлаач нар, засгийн газар, ашигын бус байгууллагууд зэрэг олон салбарын оролцогч талуудыг нэгтгэж чаддаг. Энэ чиглэлийн форумуудын гол ач холбогдол нь бизнесийн ертөнцийн дэх ёс зүйн сорилтуудыг нээлттэй хэлэлцэх, шийдлийг боловсруулах, ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд мөн олон талын оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжихэд оршдог. Судалгааны хамар хүрээнд буюу 2021-с 2023 онд зохион байгуулагдсан томоохон форумууд хаана зохион байгуулагдсныг харцгаая. 2021 онд 5 том олон улсын форум зохиогдсон ба Европын бизнес форум болон бизнес ёс зүйн нийгэмлэгээс зохион байгуулжээ. 2022 онд Азийн орнуудад форумууд зохион байгуулагдаж, нийтдээ 7 том хэмжээний форум зохион байгуулагджээ. 2023 онд 9 том форум зохион байгуулагдсанаас түүний 6 нь виртуал форум байна. Эдгээр форумууд дээр хилэлцсэн сэдвүүдийг нэгтгэн үзвэл 2021 онд бизнес ёс зүйн форумд ёс зүйн compliance, ёс зүй ба хэмэл оюун ухаан, технологи, дижитал шилжилт, байгууллагын соёл, ёс зүйн соёлын тухай илүү хилэлцсэн байна. 2022 онд ёс зүйн compliance, байгаль орчин, нийгэм, компани засаглал, ёс зүй ба хэмэл оюун ухаан, технологи, дижитал шилжилт, бизнес, ёс зүйн манлайлал зэрэг сэдвүүдээр төвлөрч байжээ. 2023 онд ёс зүйн манлайлал, байгаль орчин, нийгэм, компани засаглал, ёс зүйн compliance сэдвийн хүрээнд олон орнууд чуулсан байна. Харин манай улсын хувьд 2023 оноос бизнесийн ёс зүйн чиглэлээр 10 удаагийн форум, хилэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулсан ба эдгээр форумууд дээр ёс зүйтэй манлайлал, компани засаглал, compliance зэрэг сэдвүүдийг хилцжээ. 2023 онд зохион байгуулагдсан форум, хилэлцүүлгүүдийг бизнесийн ёс зүйн төв түлхүү зохион байгуулсан байна. Монголын худалдаа үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн ёс зүйн төв нь 2021 оны 5 дугаар сард албан ёсоор нээгдэж, байгууллагын ёс зүйн талаарх сургалт болон хилэлцүүлгээр нэгдсэн ойлголтуудыг компаниудад таниулан ойлгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд ёс зүйн суртахуунаараа манлайлалын хүрээнд ор 2022-2023 онуудад дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн ёс зүйн ойлголтыг нэгтгэх, мэрэгжлийн ёс зүйн ач холбогдол зэрэг сэдвүүдээр панел, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өдөр тутмын харилцаанд соёлтой оролцох дадлыг оюутнуудтай хэвшүүлэн цаашид уг ажлыг уламжлал болгон тогтмолжуулж нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэн зохион байгуулж байна. Олон улс болон Монголд хэлэлцэж буй сэдвүүдийн хэлэлцүүлгээс үзэхэд ёс суртахуунлаг соёл, ёс суртахуунлаг манлайлал, шүүлүүлэх, олон талд хүртээмжтэй байдал, түүний үнэлгээ, компани нийгмийн хариуцлага зэрэг сэдвүүдийг голчлон хэлэлцэж байна. Нейро судалгааны багийн магистрантууд маань эдгээр сэдвийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийсэн ба судалгааны үр дүн, арга зүйн та бүхэнтэй бизнесийн ёс зүйн харилцан хэлэлцүүлэг өрнүүлж, шилдэг туршлагаа хуваалцах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, тулгамдж буй асуудлын шийдлийг олох боломжийг олгож байгаа нь манай форумын зорилго оршиж байна. Ингээд та бүхэн санхүү эдийн засгийн сургуулийн нейро судалгааны багийн магистрантуудын судалгааны ажлуудтай танилцсан уу?